Дэлхий дэлгэнэж бэлэн төмөл тусгинж байхад дэлгэр зуны 7 дугаар сард Монгол төмний маань их зөнхөн хаяа өмсдөг дээлэн өмсөж аваад аймаг сумынхан ойд оролцож наадам үснэгээд зөв зөвхтэн гарч өгцгөөдгөө. Хөдөөгийн зам хотын машинаар дүүрч байсан. Олоорын ахын дүүс найз нөхөд уулзсан учирсан зун цагийн дуртал дурайж намрын сэрөө буулаа. Завхан аймгийн Улаастай хотын Цэнгэлдэх хүрээлэн зорин Монгол орны өнцөг улам бүрээс хуран цугласан 4,000 гаруй сүсэгтнүүд жалхан цутагт. Гүшир хувилгааныхаа номын багшаас 3 өдөр дараалан нуус тарины үүднээс Чагдар хорчингийн ван нас буян дэлгэр хин үүдийг нээгч Цэндэв шуброхны авшиг хүрдэж шав болон багштаан дан шиг өргөж номын их хорим хийж үлээ. Энэ онд ном чимэргэн Номуу хаан, Чин сүжиг, Түгээмэл сайнтай, Гүжир хамб, Самади багш, Монгол улсын ерөнхий сайд асан, Очрван бурхны борлова Жалхан цутагт Дамдан базрын төмөн өлзий гээсний 140 жилийн Монголын шидэт хувилгаадын нэг ном чимэргэн чорж, Дэмчиг бурхны хувилгаан Самиди багш, Улаастан сайд агсан Дэлүү хутгах Жамсранживын төмөн өлзий гээсний 130 жилийн тэгшөө сайхан тохиож байгаа. Энэ ажлын хүрээнд Чагдар хорчингийн ван буюу Очрваны их ван, Цэваны ван буюу насны авшиг хураах дээдийн номын энэ сайхан буйны үлүүд юм аа. Манай Жалханзын гэгээний ариун номын багш Бурхны шашны гэгээн гэрэл жүд дамжлагыг залгуулагч өнөө цагийн Бурхны шашны сүмбэр ноён ориглын нэг болсон эрхэм янзан багштан манай Очрваны оронд морилж олон төмөнд энэ сайхан дээдийн номын үлийг бол тавьж байна. Очрван хайрхан болвол Монгол төмний буян заяа хойч ирээдүг энэ сайхан хайрхан маань бол ивэн даадаг учраас нийт хүн ард маань бол инкмэнд эсэн жаргалтай гэгэн сайхан амьдрах зам мөр заяа буян төөргөө засах далд ухамсараа жолоодох ирээдүйн цагийн сайн үеийн тусын тулд Монголын ард түмний тусын тулд энэ сайхан гэгэнтэн ирж номын сайхан үлийг хийж байгаа. Номын үлийн үр авшиг бол Монголын нийт ард түмэнд бол хүртээлтэй юм аа. Энэ зам бүгд найрамдах энэтхэг улсын барайван гомон дасан суралцдаг Монголын хувилгаадын төрөөж 5 жилд нэг удаа сунгуулдаг визний ажлаар эх орондоо төр хугацаагаар саатан барилцгаасан. Онж заларсан эх орон өсгөж эндээлгсэн ард түмэндэн амар амгалан байж хөгжил дэвшлийн сайхан замналаар өөдөлж явахын өрөөлөн биелэл болохын үүднээс Жалхан содогтын 21 дэх дөр Данзан чойжи ванчиг гигэнтэн өөрийн Янзан багш Омондасангийн эрдмийн дэд ориглуудын нэг Яндан ямцэг ившил харамбаар Огд Очрван хайрхан сүндэрлэн байх нутагтан Чагдар хорчингийн ванг айлтгуулахаар багшигаан залсан. Энэ үлсийг нь дэмжиж Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар номын айлтгалан дашлуулан өргөсөн билээ. Газрын хол усны урдыг тулсаар 80 илүү шахуу сүудэр зоогolсон багш нь Монгол оронд морилж Очрван бурхны авшигыг Чагдар хорчин бурхны өмнөөс айлтлаа. Энэ удаа би Монгол орноо ингэж энэхүү ирэх завшаан тохиолдсондоо баяртай байна. Би эртнээс Монголд ирэх юмсан гэж их бодож хүсэж байсан. Монголд би бас илэгтэй байдаг. Яагаад гэхээр миний бага наснаасаа төрж өссөн газарч монголчууд Монгол сайхан нам нар гівчнэр байсан. Мөн миний багадаа сууж сурж исэн гүмбэн хийдэж гисэн монголчууд зөндөө байсан. Монголчуудтай би холбоотой байсан багасаа. Түүнээс цаашлаад би дасаа их барайван гомон дацанд
бага наснаас бас сууж ном үзэж яхад миний олон сайхан багш нар монголчууд байсан. Миний олон номын нөхөд монголчууд л байсан. Түүний дотроос одоо голчлон дурдвал урд одоо өмнөдийн тхгийн Брэвэн гомон датсангийн хан басан хансур кэнсэр агванима гэж хүн. Энэ хүн бол монгол хүн байсан. Тэгээ би тэр багшаасаа маш олон сайхан одоо номын аав шиг ном хөтөлбөр хүртэж миний ачаад багшийн одоо нэг нь гол хүн бол тэр байсан юм аа гэж. Тэгээ тэр хүнээс би ламрын сэрэмбрэн итчлэн одоо номын нарийн ансуудыг бол хөтлүүлж авч исэн да их бахархаж явд юм аа гэж. Тэгээд би одоо эртнээс тэгж монголчуудтай холбоотой олон сайхан номын нөхөд энэ бүхэн намайг одоо Монгол руу ирэх хүслийг бол одоо өдөөж гисэн гол шалтгаан юм аа. Тэгээ монголчууд дээр тэнд төвдөд маш олноороо байсны зөвхөн нэг жишээ гэхэд гомон датсангийн зөрчид мэдсэн гэхтэл 800 гівш тоолуулж исэн. Зөвхөн одоо гівш тавьсан монголчуудыг тоолоход л 800 болж исэн. Одоо ийм гайхамшигтай одоо үр дүн харуулж байгаа маа гэж тэгээд өнөөдөр би тэрхүү холоос өөрсдийн энэхүү шавнараас болох шалхаан зуртагт болон ламын гэгэний энэ ойн баяруудад одоо урагдж дашрамд нь Монголд одоо ирэх миний хүсэл үнэхүү бүрдэж байгаадаа би их баяртай байлаа. Тэгээд та бүхэндээ одоо нийт энэ телевиз үзэж Монгол түмэндээ би анх ирсэн Монголд одоо ирсний одоо баяр талархлыг хүргэж бүгдэнд нь амар амгалангаа алтгая гэж. 소고는 비즈니다 오너서 고네다다 제스르드니다 참말라 네이드니다 타마라 다시 되로시고 Дээдийн номыг хүртэх гэж ном сонсох гэж аянд гарах сайхан. Тийм аянд гарахад хүн байгаагаасаа арай л илүү болох шиг болдгийг. Номын аянд гарах гэсэн зориг хоёр маань өөрийг минь татаж үйг мэдрэхээс номын үлс эхэлдэг юм болов уу да. Тэгээд лам багш нарын минь найлддаг номын буян энэ хойдон хураасан авьяас бас буян болж алс хожмын тухай амирлингуй зөөлөн зөн та бидний сэтгэлд гэрэлтэх нь хоор сайхан мөчүүдийн нэг болж үлддэг. Бид хойд төрөнд хожмын үйлийн үрд итгэхгүйгээр борохны шашинтан гэж яваад ч яагсан билээ. Энэ ванд ир суусандаа их баярлаж байна. Нутгийн зан олонтойгоо нэг багшийн шав болсондоо бас их баярлаж байна. Бид өчтөрийн одоо авсан бам бол бидний хойд насаа тэрнийхээ дараачийнхаа нас буяныг хураасан их зөв зам мөрийг заасан ийм сайхан хуралдгийг сууж байгаадаа талархаж байна. Чагдар орчрын бам бол монголчуудыг очрваны орон гэдэг бол Монгол бүх хүнд энэ одоо вангийн хач буян авшиг одоо энд оролцсон одоо хөмсүүдээр дамжиж энд байж байгаа номын их хүчээр дамжиж монголчууд маань хүртэл буян зайгаа хайрлах байхаа гэж би бол ингэж бас бодож байна. Энэ бол одоо монголчуудын маань хөгжил дэвшлийн монголчуудын маань ажил амьдралын нэг сайхан мөч цаг эндээс эхэлж байна л гэж ингэж бодож байна да. Лавран багшийн хайрлсан номын хур завхнаас Баян хонгороос Улаанбаатар гээд Монголын хувилгаадын өссөн төрсөн нутаг орны чигт олон хоног өргөжсэн. Түүх сөхий. Одоогоос 100 илүү жилийн тэртээ 1912 оны 8 дугаар сарын 20-оор Жалхан сутагт Дамдын базар ховдыг чөлөөлөх байлдаанд орохын урд шөнө. Ховд топын хойд Ямаат улаан ууланд шав нарын хамт хатуу хүчтэй гөрөм хийж оноод өглөө тулаанд орж байсан гэдэг. Мөн тэрчлэн 1922 онд Жалхан сутагт ардын засгийн газрын даалгавраар ерөнхий сайд улсныхаа дараа Монголын ард түмний төлөө бас нэгэн гүрэм хийсэн гэдэг. Харамсалтай нь Очирваны хувилгаан Жалхан сутагт Дамдын базар ямар борхны үүднээс Монголын ард түмний сайн сайхны төлөө ямар гүрэм уншиж бүтээл хийж явсан нь цагийн урдтад бүдгэрчээ. Харин Зонхов богдогшийн тааллын 5 ядмын нэг болох Чагдар хорчингийн үүднээс Очирванын бүрлва Жалхан сутагт бүтээл хийж байсан байжээ гэсэн аман хууч.
очирвааны одоо чихэн дамжлагын өвдөс гэж одоо маш нууц өвдөс байдаг. За энэ өвдөс бол одоо маш ховордсон. Тэгээд энэ чагдар хорчин буюу их хүрдэт одоо очирвааны энэ ван авшиг бол тэр очирвааны чихэн дамжлагын өвдөсөнд бол багтдаг одоо ийм ном юм байгаа. Тэгэхээр энэ номыг бол одоо Монголд энэ лам маань 51 гэдэг маань бол монголчийн хувьд бол маш аз завшаантай. Энэ бол одоо чухал номын дамжлага. Манай жалхан сутагт үеийн жалхан сутагтыг хутагт бол энэ чагдар хорчин их хүрдэт очирвааны хувилгаан гэж залгагдж ирсэн юм аа. Жалхан сутагт Дамдын базар маань бол манай Богд хааны бол ордны гүжир хан байсан. Тэгээд Богдлон бол хажуудаа бол байлгаж өөрийнхөө гүжир хан болгож тэгээ олон жил ном зааж бол энэ хувилгааныг боловсруулсан. Тийм ч болохоор одоо Богддоо бол зүтгэж тэр Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт бол энэ хүн бол маш их үүрэг гүйцэтгсэн. Монголын гүрэм гэж номыг зөвхөн жалхан сутагт хийдэг байсан юм а гэж өвгчүүд бол ярьдаг. Тэгэхээр тэр Монголын гүрмийг бол ямар одоо бурхны үүднээс хийдэг юм бэ гэхээр энэ их хүрдэн очирвааны бол үүднээс бол хийдэг бахаа гэж одоо бид нэг ингэж бодож байгаамаа. Тэгэхээр одоо энэ жалхаж сутагт маань ингээд номынхаа дамжлагыг эргээ сэргээж юм. Энэ бол одоо Монголын шашны одоо түүхэнд тохиож байгаа одоо том явдал шүү. Ер нь цаг үеэр чи юмс үзэгдэл шинжлэгдэж шинэ үеийнхэн шинэ хүмүүс төрж гарсан ч очирваан брохны орон Монгол оронд Богд очирваан хайрхан дүн хийдгээр ань дүн хийж очирваан биднийг харж хамгаалж яваа бурхан минь гэж монголчууд бид бишрэн сүсгэлдгээрэн сүсгэлж яваа маань өөрчлөгдөөгүй. Яг хэвээрээ дахиад 100, 200 хэдэн 100 ч өнгөрсөн тийм л байх болно. Харин аль ч зуунд мартаж ис болох нэгэн сайхан сургаалыг жалханц хотогт айлдж байжээ. Тэр нь мөн л ховдыг чөлөөлөхөөр дөрөвдийн 2 аймгаар явахдаа бидний ариун дээд санваар бол ив найрамдал хийж айлджээ. Магадгүй Монголын дээд совилгаа тэр дундаа жалханц хотогт Дамдын базар ард цагаан улаан цариг дайны хөлөөс их орон тусгаар тогтнолон авч гарахдаа ив найрамдлыг тангарагуулсан хойч үеийн их орноо авч явах болно хэмээн болгоон зарилгалсан нь тэр болов да. Жалхан сутагтын дараа дүр Монголын ард түмний ив найрамдал сайн сайхны төлөө багшийн нутгийнхан хоймор залоод очирвааны ихван ихлэх бэлтгэлийг хийж байлаа. Чагдар хорчингийн ванд оролцохоор ламын гэгээ манчар хотогт эдгээр эрхэм дээд хотод хувилгаад маань янзан багш нарын хамт марилсан байлаа. Улаастай хотын цэнгэлдэх хүрээлэнд олоороос ирсэн сүсгтэн олон хорон цуглаж, ураан татаж, дуугаан дуулж, самын тоглолт тарааж, номынхан хормыг ёс төртэй хийж үлээ. Энэ зун завхан аймаг Чагдар хорчингийн ван хүрдсэн 4,000 гаруй сүсгтэн. Баян хонгор аймагт Гандан лавжаман хөтөлбөр манлын жанан хүрдсэн 4,000 хүн. Монголын борхон шашинтны төв Гандан тэгшлэн хийдийн баш шэмпл дацсан. Шарманчрын жанан оюунаа судлах хүн сургаал нарны алтан гэрэл оршвэнэрт номыг нь шимтэн хүрдсэн нийт 10 мянган монголчууд барайван гомон дацангийн лам хоорог лаврангийн багш хэмээн нэр цээрлж хөндлөдөг цагийн цэвэн долд хуяа барих бэлэг чанар төгөлдөр хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд ямдан ямцэг ившил тааран багшигаан оройдон дээдлэн багшад шүтэж ийм багштай учрах буянтай явжээ бид хэмээн баярлан үлдсэн билээ. Авшиг авчаад хүмүүс өгөн тосоо байхгүй гэдэг. Суугтаа ингэж хангалттай гэж бүр доошоо суух ёстой гэдэг. Тэгээд өөрсдөө хол сууж ингэж бодож болохгүй. Бүгдээ нэг компанид дотор хамт олцсон байгаа. За одоо багш нутагтаа очроо бариад мөн цэцэг авчихсан. Тэр нутраараа та бүгднийх нь одоо зүрхэнд нь ингэж бүрээд саяны тарнаараа айлсанч та бүхний дөрөвний үүсгэсэн хоёр сэтгэлийг хоёр бод сэтгэлийг сэтгэлд чинь хизээ бүхний бүрэн хүртэл чинь салахгүй болгож айлсанч өгч байгаа гэж одоо багш руугаа хараад залбираа.
Уляастай хотын цэнгэлдэх дүүрэн шахуу цугулсан сүсэгтэн олон ном сонсож хүртэж явсан дээдсийн үр сад юм шүү гэдгийг айн отолж 3 өдрийн номонд ёстой л суухын сайнаар сууж багш баанч тавьсан өрөөлийнхэн ёсоор язгуурын 3 бурхны нэг Очирван бурхны оронд хайрлахын дээдээр хайрлаа. Цаг зүүрсэн үед Монгол төмний Монгол орны өмнө тулгарч болох бүхий л муухай зэтгэр гайварцдыг арилгахын тухайд дайлдсан энэ номыг нийт Монголын ард түмний даяар Монгол орны сайн сайхны төлөө дайны дэлхийн хүн зам байгаль дэлхий тэнгэр лусгээд тоошгүй олон амьтдын тусын тул бид бүгдээрээ сэтгэл юугаан засан сууж хүрсэн. Бид бүхэн одоо ард түмэн нийтээр одоо лам хоргууд болон багшаас одоо энэ их ховор номын одоо нууц тэрний авшиг авсандаа одоо их баяртай байна. Энэ бол одоо ер нь их ховордсон ном гэж багш маань айлцсан. Тэгээд багш минь одоо бас дахин бид нартай бас ном сургаалаа. Өөр ном сургаалынхаа дахин айлтгаа гэж бодож байна. Одоо энэ ховор номын Лумбан нууц тэрний банк авснараа одоо ийм сайхан ховор багш маань ирсэнд одоо их баяртай байна бид бүхэн. Харин Шагдар хорчингийн ван эхлэх өдөр хүйтэн бороо шаа гэж гарлаа. Сарамчин суусан сүсгтэн олон ч яах вэ орсонгүй. Харин багшийн өдөөс харан задгай талбай суусан ламнар бороонд гайгүй шавшуулсан ч нэг ч лам боссонгүй тэр өдрийн ном өндөрлөлтөл сууцгаалаа. Үүнийг анзааран болгоон суусан лаврангийн багш маа нэгэн шавдаа. Орд гүнчин лам жөрчин гүнга яримпэл ламаас Ямандгийн ван хүрдэхтэй бороонд ингэж нэг их норсон гэдгийг. Тэгтэн жөрчин гүнга яримпэл лам номын аршаан хороволж буулаа. Гүнчин ламд ном их зохилоо. Уйлсэн их дэлгэрхэн гэж шиндсэн гэдэг. Тэр ёсоор болсон гэдгийг. Монгол ламнар маань бороонд овоо норлоо доо гэж айлдсан багш маань чухам юу болгоосноо айлдсангүй. Ариун гэлэн санвар залсан лам хүний ёсоор ховорхон үгүрэн тогтоо айлдав. Тийм гэж их ярихгүй. Айлдвал номоо айлдав. Сэтгэл нь тааламжтай бол торихоор баяртай байгаа мэдэгдэж хуурамгүй зөөлөн мишэл сарайдын тодорно. Ийм номонд номхорсон Монгол өвгөн ламдар саяхны болтол байсан да. Дайхгүй ч гэсэн бараадаад байна. Дэрэгдэн дуугаан хороогоод удаан суумаар. Борохны ном үтсэн хүмүүс аль газар орон төрсөн өссөн хамаагүй. Яваанда хоорондоо ийм адилхан бочгдөг юм болов хэмээн бодогдмоор. Энийх номын үлсийг эрсэн зорьсон хүмүүр дэмжиж хотол даяараа сайхан бэлдэж оролцлоо. 3 өдрийн энэ сайхан буйны үйл ажиллагаагаар бол энэ зөвхөн завханчуудад зориулсан ном төдий биш юм. Энэ очирвааны нутагт тавьж байгаагаараа нийт монголчуудын заяа буйныг даасан сайхан үйл хэрэг болж байна. Энэ сайхан үйл хэрэгт даган баярлсан нийт Монголынхаа ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Энэ банк зохион байгуулахад нийт одоо 10 хүн энэ Чагдар хорчингийн банк ивент хийтгэж ерөнхий жандгаар оролцож байгаамаа. Одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт жандгуудтай бас нийт төсөлтөө олныхоо өмнөөс сайн сайхныг хүсэн өрөөж ажил амьдрал нь тэгш дүүрэн байхыг ерөөлийг өргөж байна. Завхан аймгийн Борхон шашиндны төв. Төгс үеийн жавлан тэдийн ламнар Борхон аам бүтээ залхаас эхлээд хотон мандал, байдин тахил, сүсгтэн олон тараах хүш өвс, мядар химээх улаан даав, аришаан утлаг, Борхны хөрөг зураг гээд бүхий зүйлийг юу ч хоцроолгүй сайтар бэлдсэн байлаа. Тусгай өмсгөлтэй олон хүүхдүүд тэр олон сүсгтэнд нэгэн зэрэг ямар ч төвгүй юу хэрэгтэйг тухай бүрдэн түгэв. Жалхан цуцтыг очирвааны одоо хувилгаан гэж ярьдаг. Очирвааны хувилгааны одоо Янзун багш нь очирвааны оронд очирвааны одоо их бан альцсан одоо Монгол түмний одоо маш сайхан одоо чөлөө учрал бүрдсэн маш сайхан одоо бэлэг төгөлдөр сайхан одоо тийм зүйл болж өндөрлөө. 1920-од оноос хойш өнөөдрийг хүртэл манай энэ Завхан аймагт нуус тарны ийм сайхан ван авшиг ийм олон төмөн тийм ээ олон шавнырын дунд одоо ингэж өргөн дэлгэр тавьж байсан удаа байхгүй. Манай монголчууд маань одоо их хувь төгөлдөр хүмүүс юм. Тэгээд Очирвааны их банк одоо манай багш маань маш сайхан дэлгэр
одоо айлдлаа. Тэгээд олон цагаар 3 өдөр одоо бүтэн сайхан айлдлаа. Нуус тарны энэ одоо ховор нандин увдсыг зүстэн олон маань ч гэсэн одоо бас олон цагаар их төвчээр гаргаж маш сайхан сонслоо. Ер нь бол одоо Монголын ард түмний бас төлөөлөл болсон 4-5 мянган хүмүүс одоо ингээд 3 өдөр одоо Чагдар орчингийн бан суугаад Очирваныхаа их банк одоо сайхан хүртлээ. Дээрээс нь Цэваны банк хүртлээ. Багшаага одоо энэ Очирваны орн Монгол орн дахин морилж дээдийн номын аршааныг энэ шав олондоо дахин одоо хүртээж байхыг одоо бас биелэгдэж бид өхөн одоо бат оршил өргөлөө. Маш сайхан одоо зүйл болж байна. Ийм ламыг усан уран даан уул хангайдан хүргээд газар орлооныг баярлуулж хэмсэн гэсэн хүсэл мэдээж хүмүүрийн дотор байсан гэжээ. Харин 5 толгой транс компани захирал давдэрж тэргүүтэй үлгийн эзэд Лаврангийн багшаан Богд Очирван хайрхныхаа зөвхт залж чадсан. Богд Очирван хайрхнахан харж амьдардаг нутгийнхан өглөөл онгойхо царайгүй бороошиж байснаа юу болов гэмээр цэлэмж эхлэв. Анхны баруунаар чахуу хайрхан минь цасны хэрэг угаачдаг юмсан. Энэ жил хайрхан маань нэг л хэрэг угаахгүй 7 сарын дунд боллоо. Одоо сайхан болох уу хэмээн шуугилцаар олон талаас морьтой, мотоциклтай хүмүүсд дахин эзгэлээ. Ингээд ихийн болоод багшийн ачийг хариулдаг домог биелэх мэт олон шивнэр нь Бадар Хундагноор Богд Очирван хайрхныхан хормойд багшийн хүргэх гэж том хөрж улуун дундуур намнуурган дамжлан явж өгсөлөө. Лаврангийн багш Монголд морилхоос өмнө Лусын сангийн 3 бомб 7 хоног Нямбанд сууж бүтээжээ. Тэгээд жалханц хотогтод Богд Очирван хайрхан Бадар Хундагнууранд эсэх хөрөвөл чи өргөөрэй гэж байжээ. Энэ уул ус бүх юмд хамгийн сайн сангийн бомб гэдэг тэнд энтгэх байхдаа дүүлж тэгээд маш олон зай орсон байдаг. Өөрөө ном уншиж тэгээд одоо өргөх ном уншиж гэж байна. Лаврангийн багш Бадар Хундагнууранд Лусын 3 бомбан өргөөд энэ газрын ёсыг хизээний мэдсэн мэт нутгийн олонд хандаж энд бүсгүй хүн ирэх ёсгүй газар юм байна шүү. Та бүхэн минь болгоогоорой гэсэн гэдэг. Бодвол Лусын бомб дөвлөн бүтээл ням хийж байхдаа Бадар Хундагнуурын Лус Богд Отхон тэнгэр хайрхан доршигч Очирван бурхан багштай минь ямар нэгэн байдлаар харьцсан учран айлтай юм болов да. Энэ нь орчин үед бидний ихээхэн ярьдаг гендерийн асуудлыг хөндөөд эмэгтэйчүүдийн маань нэрхийг доройтуулж байгаа хэрэг огтхонч бусаа. Нарийн учрыг мань яаж тайлбарлаж барах вэ гэдэг. Ядаж л өнөөх энергийг нь харьцдаг байж болох шүү дээ. Өдөр цаг хүртэл хүнд харьж яаж болдог байхад хайрхан хангай өөр байх нь мэдээжээ. Товчхон дом бид тэнгэрийн дор төрж, усын ууж, ёсын сахин амьдардаг соёлт хүний ертөнцийн хүн болоо. 소동 골식 어강하다 작은색이 시야로다. Тэгэхээр одоо жалхан зутгтын өөрийнх нь айлтгалаар багшийг одоо Очирваны авшиг манай нутагт хайрлаач гэж ингэж айлтгасныг би баяртайгаар хүлээн авсан юм аа. Учир нь энтхийг дээс гарсан шашны дээдийн ном бол гол 3 номт 3 орн буюу Хятад, Төвд, Монгол 3-т одоо уламжлан дэлгэрсэн сайхан үхтүүхтэй язгуурын 3 бурхан гэх Манчир, Жанрайсыг, Очирван 3 бурхан энэхүү 3 орныг одоо дааж авсан одоо ядам юм аа гэж дээдсүүд айлддаг. Манчрыг бурхан бол одоо Хятадыг ивэсэнд бурхан юм аа гэж. Жанрайсыг бурхан бол Төвдийг даасан бас ядам бурхан юм аа гэж. Бурхан бүгдийн одоо хүч чадал шид бүтээлийн одоо эзэн болсон бурхан бол одоо Очирван бурхан нийт хөх Монголын орныг тэтгсэн ядам бурхан гэж айлддаг учраас энэхүү дээдийн Монгол оронд өөрийнх нь ядам бурханых нь авшгийг тавина гэдэг. Тэр дундаа Завхан аймаг
бол очирвааны хүчтэнтэй Отгон тэнгэрийн оршдог орон, тэгээд Отгон тэнгэрийн ойрхон тэр ард түмэнд нь очирвааных нь авшгийг айлтгах нь бол одоо хамгийн одоо бэлэг дэмбэрэлтэй хамгийн цаг зүгээ оронгоо олсон ийм сайхан учрал явдал боллоо гэж би бол одоо бэлгшийн хүлээж авсан юм аа. Очирваан бурхан нь өөрөө бол олон дүртэй байдгийн хамгийн дээд ядам дүрийнх нь нэг чагдар хорчин буюу 18 тэнгэрт очирваан гэж одоо энэ очирвааных нь нарийн нууц авшгийг би нийтэд ард түмэнд тэнд айлцсан. Тэгээд очирваан бурхныг өнгөж өрдөө зүгээр энэ насныхаа өвөл хэргийг бодож шүтлээ гэхтэл энэ насанд гай зэтгэр ад дон муу зүгийн муу мухай одоо бэлэггүй муухай зүйлийг одоо даран сүнөх одоо ийм агуу хүчит бурхан хойд нас болон цаашлаад гэгэрэл төрөх урвоогоос гитлэхийн одоо уг болсон бурхны хотогт хүрэх нууц тарны нэгэн насанд бүтээж чадах энэхүү нууц авшиг самаар бол бас энэхүү чагдар хорчин бурханд байдаг учраас их болсон хамаг амтны тусын тулд нэгэн бие насаараа нэгэн биеэр бурхны хотогт хүрч чадах үс одоо ийм нууц одоо авшиг өвцгийг хайрласандаа би одоо их бахархалтай байна. Тэгээ намайг жолхон зүтгэхт өөрөө урд урдын дөрүүд нь мөн энэ очирваан бурхныг шүтэж очирвааны авшиг ванг бас нутаг орондоо тавьж исэн. Одоо үүнийг бас би даган дэвтрэх санаа байна гэдгээ айлтгсан нь бол одоо хамгийн гол өвчин зүйл нь байсан юм аа гэж. Тэгээд би наашаа ирэхийн урд Канадад байхад жолхон зүтгэхтийн бас нэг багш нь ген зондоо гэж хүн надад энэхүү таны ван айлтах газар бол очирвааны орон гэж хэлэгддэг. Өндөр одоо цаст бол Отгон тэнгэр гэж ийм бол хажуудаа Бадар хундаг хэмээх нэг нууртай тэгээ ийм газар очин шүү гэдгийг багшд айлтгсан учраас багш тэрийг дотроо юу гэж утсан гэхээр энэ очирвааны орон тэр нууран ч гэсэн бас очирвааны тахилгын бас их адис чанартай ариун нэгэн нуур байж тарлаа гэж бодсон. Тэгээд би тэнд зүгээр гар хоосон очиод яг нэг сайхан 3 бомб бүтээгээд очиж өргөе гэж бодсон юм аа. Тэгээд сангийн дэр бомб буюу сангийн бомб гэж одоо үүнийг өргснөөрөө өдгөө би 82 хүрж байгаа хөгшин би баяжиж сайхан амьдрий гэж бодоагүй. Энэ тухайн нутаг орны арт түмэн хутагт хуврагын өөрийнх нь ажил үйлс пэрнлээ дээдсүүдийн бас одоо нийт түмэн олны төлөө явж байгаа үйл хэрэг саадгүй сайхан бүтэж орон нутаг ч гэсэн ганц удгүй гай гарцгүй элдв өвчин тахалгүй мал сурган ч гэсэн сайхан өсөн дэвжиж яахын өлзийтэй зүйл болох болов гэж би савдаг нэндрийн үүднээс энэхүү бомбыг би энтэгт 7 хоног өөрийн одоо өргөндө бүтээж бэлдэж ирсэн юм аа. Учир нь энд ирээд надад тэр бомб бүтээж дөвлж суух тийм цаг зав гарахгүй гэдгийг би мэдчихсэн учраас тэнд айвуу тайвуу одоо зай ордог орц бүхнийг нь цуглуулад өөрийн өргөндө номын өргөндө 50 7 хоногор энийг бүтээж ингээд авчираад Бадар хундагд Отгон тэнгэрт одоо намайг онгоцоор аваачаад Бадар хундаг хүртэл миний шавнар бүгдээрээ одоо намайг гар дээр өргөж жууз дамнуурга бэлтцэн түн дээр бүгдээрээ чадан ядан аваачиж хүргэж өгснөөр би энэ бомба өөрийнхөө гараар тэрхүү нууранд өргөх завшаа надад тохиосон. Түүнээс би амжихгүй шиг бол одоо хутагтад өөрт нөгөөд одоо ийм юм уншаад ингээд өргөчөрөө гэдэг ингээд захиад үлдээе гэж бодсон. Тэгээд тэр олон хүний одоо хүч дэмжлэгээр би яг тэр орон уулын хормойд очиод тэрхүү усны ирэг дээр хурч чадсан бас их сайхан явдал болсон. Тэгээ үүгээр одоо тухайн нутаг орон ард түмэнд бол маш сайхан зүйл авчрах юм шүү гэдгийг би бас давтан уламжламаар байна. Бүгднийх нь өмнөөс одоо цэцгээ өргөх гэж байна. Нуус тарны хөлөгний номыг ван авшигын хүртээгүү хүмүүст сонирхуулах үүднээс тайлбарлаж ярьдаг вэ гэдэг. Харин лаврангийн багш маань номон суугаа шавнарынхан гүнлэн сэтгэлийг засах үүднээс айлдсан сургаал төв чагдар хорчингийн ван хайрлсны дараа нуус тарны ном хөрдсөн хүн юуг цээрж юуг эрхэмдэж явах тухай олон сайхан ном сургаал хайрлсныг үзэгч та бүхэндээ дараад суурал болгон хүргэх болно. Их номын буян орших болдог.